бяцхан хувьд минутыг өгөөд байгаа боловчиг Манд хоёрын өөрийнх нь тоглолт сайн байгаа. Ягари. Хотын зай шидэлтийг гүйцэтгсэн 3 оноо шидэлт амжилттай болсон. Тоглолтын нээлтийн оноо багийн шин зэрэг. Wesley хөдөлгөөн дээр зөрсөн. Сүхбат 3 онооны шидэлтэн амжилттай болсон. 6 тэг гэж их тоглогч. Bayern Wesley зүүн талаа дайраад явсан оноогоо авч байна. Wesley-гийн зүүн таллыг айлуул. Нөгөө талаас даш очир маш уртаа давтан шилжсэн. Оноогоо авч бөмбөг алдсан. Хойно унаад үлдсэн. Нelsны довтлогоо оновчтой нэмээд алдаас авчихжээ. Нэмэлт нэг шидэлтийг Антони Нельсон гүйцэтгэв. Nelson Манд хоёрыг нэг аргалаад за цэгнэмийн нүгэлээс явсан. Оноогоо авч байна. За дамжуултыг тулга таслаад авсан даш очир урагшаад овцгоонд орж ирсэн амжилттай болсон. Дахин United-ийн дараасан оноо авалтын араас Сүхбатын олон шидэлт оновчтой. Nelson өөртөө зай гаргаад ямар гоо дамжуултыг өгсөн бай. Бэлгүн Баярын довтлох амжилттай. Хангалттай зай гаргаад тоглолцоод байна. Идэрж автлан хоолын шидэлт оновчтой болсон. Чүлж байна. Wesley доош Катигээд гүйсэн контакттай довтлохоо яаж хийчихвэ Баярн Wesley. Антони Нельсны довтлох амжилтсан Сүхбат Ватарууд давуулж өгсөн. Ватаруу маш олон шидсэн энэ тоглолтод 2 дахь удаага хотын зай шидлтийн цагаар тунгаалаа. Джонсон дасгуулдгүй дээ. Энд харин төлгөө 2 ч удаа амархан довтлогоо алдсан. Сумын одрын оноо болж довтлогоо 7 секунд. Ватаругийн эсрэг мөнх цолбоо баруун талаараа дайраад явсан. За бие үчээр Wesley. За хамгаалагчийн ардаа эзэг Галлоуи татгуулсан. Галлоуийн довтлогоон дээр алдаа гарсан. Довтлогооч оновчтой болж байна. Өгсөн дамжуултыг нь Джонсон таслаад эргээд мөнх цолбоо. За маш хүлээцтэй байснаар хамгаалагчид өдөр жавхлан дүүн дээр хамгаалж байгаа. Bayern Wesley дундаас шидсэн шидэлт оновчтой. Байлаа да. Антони Нельсон дээр бөмбөг байсан хэвээр өөртөө зай гаргаад дундын зай шидэлтэн зэрэг тунгалаа. Нельсон 3 хамгаалагчийн голоор гарч ирээд Конус сүлжээд явсан зэвгийн эсрэг довтлогоо заслан бол хэрэггүй гэж Сүхбатыг нэг татаж аргалаад дундаас шидсэн. Шидэлт оновчтой. Тулаг. Ябодталбайг Нельсон дамжуулт Мартин Джонсон дээрсэн довтлогоо амжилттай. Bayern Wesley алдаа гаргачлаа. Нelsны шидэл оновчтой болсон. Ингээд эхний хагасын төгсгөлийг Дархан United-аас Наранбаатарын эсрэг өөрөө тоглох юм байна дүлгөн. Солгой талаараа дайраад явсан 2 оноо. Саачгаад авсан урагшаа Дархан United-ийн довтлогоо эхэлсэн мөнх цолбоогийн 2 оноо. За энэ Гүтерес суулж өгч. Сүхбат Нельсонгийн эсрэг маш гоё эргэлтийг хийсэн довтлох амжилттай. Сүхбат баруун талаас авсан өөрөө тэр чигээрээ дайраад орсон Балчиними эсрэг маш хүндэ байлаас довтлоо байна. Мөнх цолбоо холын шидэлт оновчтой. Довтлоо ихлүүлсэн. Маш хурдтай шилжсэн мөнх цолбоо 2 дараасан довтлогыг амжилттай болгосон. За цаан завчин дээр мөнх цолбоо ахаад сударсан энэ удаа шидэлт мөн амжилттай болсон. Насан жаргалын довтлох амжилттай болсон Балжинам сонроос авсан дүлгөөн. За Сүхбатын эсрэг маш гоё яалсан довтлооны төгсгөж. Өнөөдөр энэ хоёр тоглогч оноо авсууд багт нэг хэрэгтэй байна да. Bayern Wesley энэ тоглолтын 14 дахь оноогоо авч Сүхбатын эсрэг Мартин Джонсон татгуулсан. Джонсны одожид самбартаа дунж байна. Самбартаа Нельсон дээр давхар хамгаалт. За энэ даш очрын довтлогоон дээр Сүхбат алдаа гаргацсан. Довтлогоон дээр явах гэж үтсэн довтлогоон өвчгүй. Өдөр жавхлан Ябодталбайг туулаад орсон довтлогын амжилттай. Сүхбат дундаас шидэлт оновчтой. 3 оноо голыг авсан. Монголын довтлогын Сүхбат их зөрөгтэй шидсэн голын зай шидэлт нь амжилттай болсон. 9 оноо бол Галлоуитэй слав тоглох гэдэг шүү дээ. Сэлмэг энэ цэгээс нэг хийцэн байгаа. Энэ удаагчсан шидэлт нь амжилттай болсон. Одоо өргөсөн дамжуулт Балжинам дээр ирсэн Галлоуи эсрэг их хэцүү байдалд орцсон доо содгон гарын дүүргсэн ямар гоё довтлоо. Сүхбат
Дэлгүүрийн эсрэг Бээрэ илүүрхсэн дундад шидэлт амжилттай. Дүлгөөн өөрөө дараад зай гаргаад явсан. Дүлгөөний довтлогоо оновчтой болж нэмээд алдаа салгаж байна. Энэ бүх тал дээр л Дархан Юнайтед илүү байна да. Балчин юм. За балчин юм 2 нөө. Батар өөрөө явсан. Солгой дайрсан. Өндөр хамгаалч Wesley энэ удаа зүүндээ яваад орсон өдөр жовхон алдаа гаргасан довтлогоог тооцсон. Нэмэлт шидэлтийг гүйцэтгэн. Мөнх цолбоогоос ямар дамжуулалт орж ирсэн бэ? Нэлсэн Өвцөн хотын эсрэг бие хүчээрээ илүүрхсэн их хэцүү байдлаас давталсан. Үнсээр дунлаа. Нэлсэн Сүхбатын эсрэг. Энэ удаа зүүндээ яваад орсон үнэхээр амархан байна анслоо. Дүлгөөн Нэлсэн маш гоё дамжуулалтыг гаргаад ирсэн. Заалтаа гарсан гэж шүү. Үзэгчтэй тоглолт өндөрлөж байна. Дархан Юнайтед болон Монголоос ирсэн багуудын 79-69 10 оногийн зөрүүгээр Дархан Юнайтед баг хожлыг авлаа. Гангстер Дархан Юнайтед энэ үйлрэлт 6 дахь хожлоо байгуулсан бол Монголоос багийн хувьд 13 дахь хожиг болж бичигдэхээр болж байна. Ингээд энэ үйлрэлт 2 тарсан хуйланд нь Дархан Юнайтед хожлоо.